За өнөөдрийн бичлэг дээр Jordan Peterson-ы бичсэн амьдралын 12 дүрм хаус эсрэг ерөндөг гэсэн номыг товчлон ярилцах болно. За номын хавцан дээр дэлхийн бестселлер монгол хэлээр бичсэн. За энэ ном бол ялцчгүй дэлхийн бестселлер бол мөнөөс өмнө штэ тий. Тэгээд Jordan Peterson бол урд нь Harvard их сургууль сэтгэл зүйн чиглэлээр багшилдаг байсан. За яг одоо барууны оюуны ертөнцийн хамгийн нөлөө бүхий сэтгэгч одоо амьд байгаа ганц сэхэтэн гэж хэлэгдэж байгаа. За тийм хүний бичсэн ном болооч тийм үү номын агуулга бол маш гүнзгий. 1-2 хуудсыг уншаал 1-2 хуудсаа ойлгохын тулд баг 20-30 минут бодож суух шаардлага гарах хэмжээний бол маш гүнзгий ном байгаа. За номын гол агуулга нь болохоор хаусын эсрэг ерөндөг гэж байгаа. За хаус гэдэг нь болохоор одоо хүний таньж мэдгүй, бодлонтой, үмэн шугантай, эмх замраагүй тиймэрхүү зүйлсүүдийг хаус гэж нэрлэдэг шүү дээ, тий. Тэгэхээр хаусын эсрэг ерөндөг гэдэг нь юу вэ гэхээр хүн анх төрөхдөл ер нь бол хаус гэдэг зүйлийнхаа энэ эмх замраагүй, үмэн шугантай, утга учирыг мэдэхгүй энэ хаус гэдэг зүйлийнхаа дунд нь төрд юм байл та. Яагаад тэгэхээр хүн анх төрөхдөл би гэж хийн, манай гэр бүлийнхэн гэж яг ямар хүмүүсийн энэ хорвоо дэлхий гэдэг чинь ямар газрын энэ хорвоо дэлхий дээр би юу яг яаж амьдрах ёстой юм бэ гэдгийг талаараа огт мэдэхгүй төрж байгаа шүү дээ, тийм учраас тэр зүйлийн талаар огт мэдэхгүй төрж байгаа учраас хүн ерөөсө хүн болгон л анх төрөхдөө энэ хаус гэдэг зүйлийн дунд шидэгдэл төрд юм байл та. Тэгэхээр энэ огт яаж амьдрах ёстой вэ гэдэг талаар мэдэхгүй энэ амьдралынхаа дунд хөл алдчихгүй тул хаусын эсрэг ерөндөг нь амьдралын 12 дүрмийн хаус эсрэг ерөндөг гэж хэлж байгаа юм билээ. За шууд гал сэдвлэгээ оръё. Амьдралын 1-р дүрм нь нурууцих мөр тэнгэр яв. Нурууцыг мөр тэнгэр яв. За бид нэр одоо тийм судалгааг маш их сонсч ирсэн шүү дээ, тий. Хүн яг ад жаргалтай гоё зүйл тохиолдоогүй байсан ч гэсэн инээж байгаа юм шиг ингээд уруулаа дээш нь өргөх юм бол биеийн дотор нь бол манай эзэнд одоо ад жаргалтай сайхан зүйл тохиолдсон байна гэж бодоод ад жаргалын гормон ялгардаг гэсэн тийм судалгаа бол маш их байдаг, тий. За үүнтэй яг адилхан юм байлээ. Мөр тэнгэр одоо ингэж нуруу тэгш яваа гэдэг нь болохоор энэ бол ингээд одоо бүх юмны амжилттай ч юм уу ад жаргалтай байгаа ялагч бол ингэж нурууцих мөр тэнгэр нүгэндээ галтаа нүдэндээ цогтоо гэж ярьдэн шүү дээ, тий. Тийм байдаг. Тэгэнгүүт бидний ингээд биеийн дотор маань болохоор ингээд би өөрөө ингээд одоо нурууцих мөр тэнгэр явах юм бол биеийн дотор маань манай эзэн ингээд сайхан зүйл тохиолдож байгаа юм байна. Айгүй ажил амьдрал нь амжилттай байгаа юм байна гэж ойлгоод биеийн дотор маань болохоор серотонин гэдэг гормон ялгарх юм байна. Серотонин гэдэг бол нарнаас авдаг эрч хүчийн гормон шүү дээ, тий. Тэгэнгүүт би өөрөө ингээд мөр тэнгэр явангууд биеийн дотор маань болохоор манай эзэнд ялагч манай эзний ажил нь ингээд маш амжилттай байгаа юм байна. Тийм учраас амжилттай хүний гормон буюу серотонин гормон ялгаруулах хэрэгтэй юм байна гэд биеийн дотор маань серотонин гэсэн гормон ялгарх юм байна. Тэгэхээр серотонин гэдэг гормон ялгарах тусам тэр чинь нөгөө эрч хүчийн гормон учраас би бүр илүү эрч хүчтэй, бүр илүү эрч хүчтэй хам бол таны ажил бүр илүү бүтэмжтэй шүү дээ, тийм учраас ингээд та мөр тэнгэр яваа гэх юм бол биеийн дотор чинь серотонин ялгарна. Серотонин ялгарах тусам таны ажил амжилттай байх болно. Ажилчдын амжилттай байх тусам серотонин илүү их ялгарна. Тэгэх тусам таны амжилт илүү их амжилттай байх болно. Харин эсрэгээрээ ч гэсэн мөн адил тий. Та одоо ингээд нуруу бүхтгөр ч юм уу нэг юм гундуу царайтай байх юм бол таны биеийн дотор чинь манай эзний ажил нь амжилтгүй байгаа юм байна гэж ойлгоод амжилтгүй хүнд бол серотонин гэдэг гормон хэрэггүй учраас серотонин тэр амжилтын эрч хүчтэй гормоно хасах юм байна. Ажил нь бүтлэхгүй байхад чинь ингээд ад жаргалтай баяр хөөртэй байгаа гэж болохгүй шүү дээ, тийм учраас тэр ажил нь бүтэмжгүй байгаа хүнд нь тохирсон тийм гүнгийн гормоныг ялгаруулад эрч хүчийн гормон буюу серотонинын хэмжээг нь бие маань автоматар хасна гинэ. Тэгэхээр та өөрөө одоо ингээд нуруу бүхтгэр ч юм уу гунигтай байгаад ах юм бол биендээ би гунигтай байгаа учраас миний ажил бүтэмжгүй байгаа учраас миний биеийн дотор бүтэмжгүй байх тэр гормоныг ялгаруулаарай гэж зааврыг өгд юм байна. Харин эсрэгээрээ та гоё юм нуруу тэнгэр мөр тэнгэр байх юм бол биендээ миний ажил амьдрал бүх юм амжилттай байгаа учраас амжилттай хүнд хэрэгтэй тэр серотонин гэдэг гормоныг надад ялгаруулаарай гэсэн зааврыг өгд юм байна л да. Тийм учраас амьдралын 1-р дүрэн бол нурууцих мөр тэнгэр яваа. Нурууцих мөр тэгшхэн байх тусам таны ажил амьдрал чинь бүр илүү бүтэх болно. Яагаад гэвэл биеийн дотор чинь тэр ажил амьдралыг бүтээдэг эрч хүчийг өгдөг серотонин гэдэг гормоныг илүү их ялгаруулж байгаа маа. Тэгэхээр энэ бол амьдралын 1-р дүрм. Амьдралын 2-р дүрм нь чамд тус хүргэх үүрэг хариуцлага хүлээсэн хүн нь чи өөрөө мэд байгаарай. Өөртөө туслах үүрэгтэй хүн нь чи өөрөө юм шиг байгаарай гинэ. За энэ дээр нэг сонирхолтой судалгаа бичсэн байсан. Хүмүүс ингээд нөгөө эмчэд үзүүлээд эмийн ингээд бичээд авдаг штэ тий. Тэгэнгүүт хүн өөртөө ингээд эмийн бичүүлж авах юм бол барагтаал бол тэр эмээ одоо ууж дуусахгүй гинэ. Нэг өвчин нь намдах хүртэл нугаал өвчин намдчих юм бол эмээ ухаа болчдөг ч юм уу тий. Ихэнх хүмүүс тэгдэм байна. Харин эсрэгээрээ тэгсэн чинь нөгөө өөрийнх нь тижээвэр амьтан ч юм уу эсвэл хүүхдэн ч юм уу өвдөх юм бол тижээвэр амьтандаа ч юм уу хүүхдтэй ингээд эм бичүүлээд авна штэ тий. Тэгэх юм бол тижээвэр амьтандаа бүр утас дээрээ тавьж байгаа л тэр тижээвэр амтан өөрийнх нь нохоодоо ч юм уу муурандаа тэр эмийг нь заавал уулгах юм гинэ. Тэгэхээр ингээд бодоод үзэх юм бол хүн
баг өөрөөсөө илүүгээр тэр амьтныг илүү хайрлаад ч юм уу байна гэсэн үг шүү дээ, тий. Тэгэхээр хүн нөгөө талаараа энийг ингээд ойлгох юм бол хүн өөрөө өөртөө аюу хатуу ханддаг, өөрөө өөрийгөө хайрладаггүй гэсэн үг. За яагаад тэгвэл хүн өөрөө өөрийгөө хайрладаггүй юм бэ гэсэн чинь энэ ном дээр тайлбарлахтаа болохоор одоо таны жишээ нь одоо маш муухай үйлдэлүүдийг ч юм уу та одоо ингээд толгойн дотор муухай юу боддیں۔ Та хүний нүднээс ямар муухай нүгэл хийжсэн юм бэ гэдгийг зөвхөн таал мэднэ шүү дээ, тий. Бусад хүн мэдэхгүй. Тийм учраас хүн өөрөө өөрийнхөө тэр муухай талыг бүгднийг мэддэг учраас за би гэдэг хүн бол нэг амир хүний хүндлийг хүлээх хайрлах хүн биш гэж үздэг юм л да. Тэгээд бүр хүн өөрөө бусад хүнд хязгаарч гаргадаггүй тийм амар шигтэй одоо ширүүн хандлагаа ч юм уу шийтгэлээ хүчирхийллийг хүн зарим хүмүүс яг өөртөө гаргадаг юм гинэ. Зарим хүн ч гэлтгүй ер нь хүн өөрөө өөрийгөө ямар нүгэлтэй вэ гэдгийг өөрөө мэддэг учраас өөрөө өөрийгөө хүчирхийлж идэм байх. За тийм болохоор амьдралын 2 дугаар дүрм нь юу вэ гэхээр маш энгийн хэрний маш чухал дүрм тий. Чи өөрөө өөртөө яг ингээд туслах үүргийг та өөрөө хүлээсэн хүн шиг байгаарай. Жишээ нь та өөрийнхөө хүүхдэд болов тий хүүхдтэй туслах, хүүхдийг хайрлаж хамгаалах үүргийн танд байгаа учраас хүүхдтэй хамгийн сайн сайхныг хүсэж хамгийн их бүүцэлж одоо уучлалт штэ тий. Яг тэр хандлагаа өөртөө гаргаарай. Тийм учраас төсөөлөхтэй болохоор өөрийгөө энэ хүнд би туслах үүрэгтэй. Өөрөө өөрийгөө тий та одоо батад болвол бата гэдэг хүн та өөрөө л туслах үүргийг хүлээсэн тийм хүн шүү гэж төсөөлөх хэрэгтэй юм байна. Тэгэхээр 2 дугаар дүрм нь чамд тус хүргэх үүрэг хариуцлага хүлээсэн хүн нь чи өөрөө мэд байгаарай. За 3 дугаар дүрм нь өөрт чинь хамгийн сайн сайхныг хүсдэг хүмүүстэй нөхрөл. Танд хамгийн сайн сайхныг хүсдэг хүмүүстэй нөхрөл гинэ. За яагаад вэ гэхээр улан бодоод үзэх юм бол хүн угаасаа л өөртөө сайн сайхныг хүсдэг ч юм уу өөрөөсөө илүү хүмүүстэй нөхөрлөх нь зөв гэдгийг бид нэр логикоор бүгдээрээ ойлгох штэ тий. Гэхдээ бодит амьдрал дээр харах юм бол хүн болгоно сайн хүнтэй нөхөрлөхийг хичээх биш яг өөртөө адилхан ч юм уу өөрөөсөө дор хүмүүстэй илүү их нөхөрлөх гээд идэг. За тэрний шалтгаан нь юу вэ гэсэн чинь илүү амархан болохоор тийм гинэ. Би одоо жишээ нь ингээд өөрөөсөө илүү хүмүүстэй нөхөрлөх юм бол тэр хүмүүс одоо намайг ийм байгаач тийм байгаач гэж надад сайн сайхныг хүснэ, надад илүү одоо өндөр хариуцлага хүлээл гэж надад өндөр шалгуур тавьж штэ тий. Тэнгүүд тэр надад өндөр шаардлага тавиад байгаа хүмүүстэй найзлах нь надад төвөгтэй. Эсвэргээрээ надад нэг шаардлага тавьдаггүй ч юм уу тий. Намайг зоргоор нь байлгадаг. Тиймэрхүү одоо хамтдаа нэг зүгэл ингээд зугаац ингээд хөөгөөд явдаг ч юм уу. Тиймэрхүү найзтай нөхөрлөх нь хүний хувьд амархан юм л да. Гэтэ нэр логикоор бодох юм бол тийм хүмүүстэй найзлах нь илүү амархан шүү дээ. Тийм болохоор хүн угаасаа нөгөө нэг сайн зөв замаас илүүгээр амархан замыг бодох гээд идэг болохоор хүн өөрөөсөө жоохон дор хүмүүстэй найзлах гээд идэг. Гэхдээ ер нь бол ирээдүгээ бодох юм бол танд өөрт чинь хамгийн сайн сайхныг хүсдэг хүмүүстэй нөхөрлөх хэрэгтэй. За дээрэс нь одоо өөрөөсөө дорд хүн байлаа гэд тэр хүмүүст бүгдэнд нь туслах гээд яваад ах шаардлагагүй юм гинэ. Яагаад вэ гэхээр одоо энэ хүний үзлээр бол хүмүүс ингээд хэцүү амьдралаар амьдарч байгаа нь тэр хүмүүсийн сонголт юм гинэ. Илүү сайхан амьдрах боломж нь байгаа. Гэхдээ илүү сайхан амьдрахын тулд маш их нүр их хүч хөдөлмөр гаргаж ижил хүн сайхан амьдрах штэ тий. Тэгэхээр тэр нүр их хүч хөдөлмөр амьдралынхаа хариуцлага зоригийг өөрөө хүлээж авахыг хүсэхгүй байгаа хүмүүс тийшээ одоо ингэж жоохон хэцүү амьдрал руу ороод байгаа. Тэгэхээр тэр одоо өөрсдөө сонгоод хэцүү амьдрал руу орсон хүмүүст туслана гэд та тэднэртний хажууд байгаад ах шаардлагагүй. Тэр хүмүүстэй та нөхөрлөөд ах юм бол тэр хүмүүс чинь таныг сайхан амьдруулахгүйгээр доошо татах болно. Яагаад гэвэл өөрсдөө доод давхарт байгаа учраас таныг одоо дээд давхар руу гарах юм бол та хоёрын ингээд одоо харилцаа ч юм уу хөндөрөөд холдсон шүү дээ. Тийм учраас тэр доод давхарт байгаа хүмүүс бол таныг доош нь татах учраас тэр хүмүүстэй нийлэх шаардлагагүй. Харин эсвэргээрээ таныг бүр одоо байгаа байдлаас чинь дээш нь дандаа татчихийдэг тэр хүмүүстэй байгаараа. Гэхдээ тэр хүмүүстэй байхад бол тэр хүмүүс танд өндөр шаардлага тавьдаг учраас хэцүү. Гэхдээ тэр хүмүүстэй байгаараа. Энэ бол бүр амьдралын 3 дугаар дүрм гэж хэлсэн байна. Тэгээ номын зохиолч маань энэ 3 дугаар бүлгийнхаа яг энэ агуулгаас болоод нэлийн шүүмжлэлийг хүртдэм байлээ. Одоо зарим хүмүүс шүүмжлэхдээ бол тий хүн мэдээж өөрөө хүсснээрээ тэгж доод давхар руу орно гэж юу гэсэн юм бэ? Амьдрал хэцүү болохоор тийш орж байгаа штэ. Одоо та бол арай хатуу хэлж гинаач гэдэг юм уу тий. Энэ 3 дугаар бүлгээс болоод номын зохиолч маань бол маш их шүүмжлүүлт юм байлээ. За 4 дугаар бүлэг нь өөрийгөө өнөөдрийн хин нэгэнтэй бус харин өчигдөр хэн байсантайгаа харьцуулаарай гинэ. За дээр үед бол одоо нэг юм овог тосгоноор амьдардаг интернет гэдэг зүйл хөгжөөгүй байхад бол ингээд хүн шилтгэн болох амархан байсан юм л да. Нэг 100 хүмүүс амьдардаг нэг юм тосгон байлаа гэж бодоход би жоохон хичээх юм бол одоо нэг зүйлээр шилтгэн болох боломжтой шүү дээ. Тэгтэл өнөөдрийн бидний амьдарч байгаа ертөнц бол интернет гэдэг зүйлээр дамжуулаад 8 тэрбум хамтдаа амьдардаг болсон. Тэгэхээр би одоо өөрөө яаж ч хичээсэн надаас илүү хүн болвол тэр интернет дотор байгаа тий. Юугаараа ч гэсэн би одоо англи хэлийг маш сайн сурсан ч гэсэн дээр үед бол англи хэлийг хичээгээд сурах юм бол нэг тосгондоо бол англи хэлээр хамгийн шилтгэн болоод хүлээн зөвшөөрөгдөд амьдрах боломжтой байсан бол одоо би англи хэлийг хичнээн сайн сурсан ч гэсэн
гэсэн. 8 тэрбум хүн хамтдаа амьдарч байгаа учраас надаас илүү сайн ярьдаг хүн гарч ирж л таараа. Тийм учраас өөрийгөө энэ 8 тэрбум хүнтэй харьцуулаад ах юм бол та хэзээ шилдэг нь болохгүй учраас ер нь бол баг сэтгэлээр унахал юм байна л да. Харин эсвэргээрээ өчигдөр та хэн байсан бэ гэдэгтээ өөртөө харьцуулах хэрэгтэй байна. За гэхдээ өчигдөр хэн байсантайгаа харьцуулахдаа болохоор яг өөрийнхөө оршихуутайгаа харьцуулна. Оршихуутайгаа харьцуулна гэхээр одоо яг төлөвшлийнхаа хувьд яг төлөвшил дотоод хүн чинь өчигдөр ямар хүн байсан бэ? Өнөөдөр та харин төлөвшлийнхаа хувьд хүн чанарынхаа хувьд яг ямар оршихуй болоод хөгжөөд яваад байна гэсэн өөрийнхөө яг дотоод хүнтэйгээ өчигдрийнхаа дотоод хүнтэй өнөөдрийнхөө өөрийгөө харьцуул гэсэн байна. За 5 дугаар дүрм нь дургүйгчин хүргэх зүйлсийг хүүхдээрээ бүх хийлэг. Тэгэхээр дургүйгчин хүргэх зүйлсийг хэр одоо жоохон байхад би ингээд хүүхдүүд ингээд буруу юм их юм бол зарим эцэг эхчүүд ч юм уу одоо ингээд жоохон хүүхэд учраас мэдэхгүй ч гэдэг юм уу одоо том хүний урдаас хэрэлдэг ч юм уу ингээд янз бүрийн авир гаргах юм бол ер нь бол одоо тэрийг нь ерөөсө бити хүлээн зөвшөөр гинэ. Харин зохиосныхаа шийтгэлийг нөхөх ёстой гэдэг. Тэгээд энэ 5 дугаар дүрмээсээ болооч гэсэн номын зохиолч нь бас нэлээд шүүмжлэл хүртдэг юм байлээ. Яагаад тэгэхээр одоо хүчирхийлэгчийг гаргадаг учраас хүүхдтэй бол тэгж хүчирхийлэгч шиг харьцаж болохгүй гэсэн хүмүүс аягүй шүүмжилдэг. За гэхдээ номын зохиолч яагаад ингэж хүүхэд буруу зүйл хийх юм бол шийтгэлийг нөхөх ёстой гэж номын зохиолч яагаад тэгж үзэж байгаа вэ гэхээр номын зохиолчийн хувьд бол хүн угаасаа л ийм одоо төрөлхийн жоохон тийм зэрлэг амтналаг шинж чанар бидний дотор байгаа штэ тий. Тэгэнгүүт тэр амьдрал тэр зэрлэг чанарыг нь хүлээн зөвшөөрөө зүгээр орхичих юм бол том болоод гинт хэрэг мэрэгээд бүр илүү хүнд асуудлуудтай орооцолдох боломжтой учраас багаас нь болох зүйл болохгүй зүйлийг маш сайн ойлгож өгөх ёстой гэсэн байлээ. За 6 дугаар дүрм нь болохоор хорвоо ертөнцийг шүүмжлэхээс өмнө орон гэрээ эмхэлж зэгцэл. За миний хувьд бол энэ 6 дугаар дүрм бол хамгийн үр өгөөжтэй хэсэг байсан. Хорвоо ертөнцийг шүүмжлэхээс өмнө орон гэрээ эмхэлж зэгцэл. За тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр хаосын ертөнц гэдэг байгаа шүү дээ тийм эмх журамгүй энэ учир начир нь ойлгогдохгүй байгаа энэ хаосын ертөнц гэж хэлээд байгаа. Тэгтэл яг энэ дэлхийн ертөнцийн нийгэмдэр хаосын ертөнцээр ингээд үүмэн самууныг үүсгэж байгаа хүмүүсийг яг харах юм бол тэр гэмт хэрэг үлдээд байгаа хүмүүсийг харах юм бол яг энэ доторх ертөнцийн учир нь олдоогүй энэ доторхоо өөрөө эмхэл зэгцлээгүй хүн л ер нь дэлхийн ертөнцийг буснуулаад яваад байгаа юм гинэ намын зохиолч үзэж байгаагаар. За тэгтээ бүр жишээ ч гэсэн авцсан байлээ. Жишээ нөгөө нэг одоо ингээд одоо тийм барууны орнуудад амирх буу муугаар ингээд хүн амтны ингээд алсан тийм гинт хэрэгүүд аягүй гарлаа гэж мэдээгээр ярьдэн штэ тий. Тэгэнгүүт тийм хүмүүсээс ингээд одоо баримт ингээд судалгаа аваад ер нь яагаад ингээд ийм гинт хэрэг хийчихвэ мэчвэ гэхээр тэр хүмүүсийн хөвчлэн хариулдаг үг нь тийм байдیں۔ Гинэ энэ дэлхийн ертөнцийг бас хүмүүс олол новшнар энэ хүмүүс бол бүхэх ёстой. Хүмүүс олол новшнар гэж хэлдэг. Тэгэнгүүт тэгээд дахиад ингээ гүнзгийрүүлээ судлаад үзэхээр тэр хүмүүс нь өөрсдөө айгүйх шарахтаач байд юм уу те хүмүүсээс айгүйх гомдсон хүмүүс өөрийг нь айгүйх шархлуулсан тэрнээс болоод хүмүүсийг үзий ядаад буцаагаад хүмүүсийг хороож байгаа тийм хүмүүс айгүйх байд юм гинэ. Тэгэнгүүт яг энэ хорвоо ертөнцийг шүүмжлэхээс өмнө орон гэрээ эмхэл зэгцлээ гэдэг нь болохоор өөрөө яг энэ доторх нь учир нь алдаагүй те жишээ нь энэ дотроо бөөн шарахтаа хүмүүсэл ингэж нийгмийг боснуулад байна. Тийм учраас хорвоо ертөнц юм байна тийм байна гэж ярихаа өмнө энэ доторхоо цээжин доторхоо дотоод хүнээ өөрөө эхлээд зэгцэлчихээ. Та өөрөө дотоод хүнээ зэгцэлчин гэдэг нь та бол нийгмийн нэг бүрэлдэхүүн шүү дээ. Та ч гэсэн нийгмийг бүрдүүлж байгаа, би ч гэсэн нийгмийг бүрдүүлж байгаа. Тэгвэл та бит хоёр өөрсдөө энэ доторхоо зэгцлээд хайтаахан зэгцтэй байх юм бол энэ хорвоо ертөнцийг эмхэлж зэгцэлж байгаа хэрэг юм ээ л да. Тэгтэл эсвэргээрээ энэ доторхоо зэгцэлж чадаагүй хүмүүс өөрсдөө энэ дотор нь бужигнаад байгаа учраас энэ хорвоо ертөнцийг бужигнаж байгаа энэ хорвоо ертөнцийг дуусгаад өгөө гэд гаднаа гарч ирээд гинт хэрэг үлдээд идэг. Тийм учраас хорвоо ертөнцийг шүүмжлэхээс өмнө эхлээд энэ доторхоо эмхлээ зэгцэлчихээ гэсэн нь болохоор 6 дугаар дүрм. За 7 дугаар дүрм болохоор ашиг хонжоо хөөх бус утга учирыг эргэлхийлээ гинэ. За ер нь бол одоо янз бүрийн хувь хүний хөгжлийн ном дээр бол хүн аз жаргалтай байх хэрэгтэй, аз жаргалтай амьдрахын төлөө явах хэрэгтэй гэж тэгдэж штэ тий. Тэгсэн чинь энэ дээр болохоор ашиг хонжоо энэ аз жаргалыг хөөх бус харин утга учирыг илэрхийлээ гинэ. Яагаад тэгэхээр аз жаргалыг хөөгөөд аз жаргалыг яг ингээл аз жаргалтай л амьдрах хэрэгтэй, аз жаргалтай л амьдруулж ихэнх амьдралаа гэд хүн бодчих юм бол өнөөдөр аз жаргалтай байснараа маргааш хохирч олно штэ тий. За жишээ нь одоо өнөөдөр амирх гой зарим гэдлээ гэж бодъё л да. Зарим гэдэг юм бол гой аз жаргалтай байдаг штэ, гой хамттай мэдээд. Гэхдээ өнөөдөр аз жаргалтай байх нь л амьдрал юм аа. Аз жаргалтай байх хэрэгтэй гэл өнөөдөр бахан зарим гэдэг юм бол ирээдүйд чихрийн шижин тусаад өгөж магадгүй штэ тий. Тийм учраас одоо яг амжилтынхаа хэмжүүрийг юм уу сайхан амьдралын хэмжүүрийг аз жаргал ашиг хонжоо гэж бодох нь бол учир дутагдaltaй. Тийм учраас аз жаргалаас илүү зүйл бол утга учир үнц юм байд юм аа. Тийм болохоор аз жаргал биш тэр утга учир үнцнийг өөрийнхөө амьдралын зорилго болгох хэрэгтэй. Ягаад гэвэл аз жаргал гэдэг бол өнөөдрийн аз жаргал ирээдүйн аз жаргалгүй амьдралыг бүтээж магадгүй учраас та өнөөдрийн аз жаргалаас илүүгээр утга учир үнц гэдэг зүйл дээр фокусаа тааруулах ёстой гэсэн байна. Энэ болохоор 7 дугаар дүрм. За 8 дугаар дүрм бол үннийг хэл, үгүйдээ худал бүү хэл. За энэ ном дээр бол үнэн хэлэх талаар, худал хэлэх талаар бол маш гүнзгий авч үзчихлээ.
Худал хэлнэ гэдэг бол зүгээр одоо энэ номон дээр намын зохиолч хэлж байгаагаар бол худал хэлнэ гэдэг нь өөрийнхөө энэ бодит байдлыг гуйлж байгаа хэрэг, зөвхөн хүнийх биш өөрийгөө бас ингэж хуурж байгаа хэрэг, бодит байдлыг байгаагаар нь хүлээн зөвшөөрч чадахгүй гуйлж байгаа хэрэг ээ. Тэгэхээр бас маш зориггүй үйлдэл. Тийм учраас яг үннээр бодитоор дандаа үннээ хэлж явах хэрэгтэй, үгээ тодорхой хэлж явах хэрэгтэй. Бодит байдлаа гуйлалгүйгээр яг бодит байдлаа байгаагаар нь яг жинхэнэ бодитоор нь хараад тэрийг бас бодитоор нь хэлж чадах зоригтой байх хэрэгтэй. Худал хэлнэ гэдэг бол өөрийгөө бодит байдлаа байгаагаар нь хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа маш хулчгүй хүний зан гэсэн байна. За 9-р дүрэн болохоор өөдөөс чинь хараад ярьж буй хүн мэдэхгүй чинь мэдэж байж болохыг тооц амар урт гарчигтай ярина. Юу гэсэн үг гэхээр ер нь л тантай ярьж байгаа хүн бол тантай ярьж байгаа хүн чинь таны огт мэдэхгүй чухал зүйлийг мэдж байгаа гэж бод гинэ. Тэгэхээр та ярьж байгаа хүн чинь таны мэдэхгүй байгаа зүйлийг мэдж байгаа гэж бодох юм бол хүн маш сайн сонсон шүү дээ, тий. Тэгэхээр сонсох гэдэг бол харилцааны маш чухал чадваруудын нэг учраас тэгтээ чухал чадваруудын нэг ч гэсэн хүн болго ингээд сайн анхааралтай сонсоод иж чаддаггүй шүү дээ, тий. Сонсож явахдаа өөрийн бодоод идэг. Тийм учраас өөрийн бодохгүй яг анхааралтай сонсохын тулд төсөөлөх хэрэгтэй юм байна. Төсөөлөхтэй болохоор миний урдаас хараад энэ ярьж байгаа хүн миний мэдэхгүй хэрнээ надад хэрэгтэй маш чухал зүйлийг мэдж байгаа гэж төсөөлөд бодгоно. Тэгэх юм бол хүссэн үсээгүй сайн сонсож эхэлнэ шүү дээ, тий. За 10 дахь дүрм нь болохоор үг хэлний оновчтой байлга гэсэн байлээ. Үг хэлний оновчтой байлга гэдэг дээр ер нь бол одоо ингэ харилцаан дээр маш тодорхой байх хэрэгтэй юм байлээ. Та яг юу хүсэж чинь гэдгийг яг тодорхой хэлэх хэрэгтэй. Өөрөөсөө бөөрн хэлж болохгүй, тодорхой хэлэх хэрэгтэй. Бас тодорхой хэлэхэд ч гэсэн зориг хэрэгтэй шүү дээ, тий. Тэгэхээр яг тодорхой хэлэх хэрэгтэй. Нөгөө хүн чи юм хэлэхэд ч гэсэн бас ингэ тодорхой та яг ингэж хэлсэн үү гэдгийг бас лавлаж асууж явах хэрэгтэй. Энэ бас маш чухал дүрм байлээ. За 11-р дүрм нь болохоор скейтбордоор гулгаж буй хүүхдэд бүү саад болоо гэсэн мэлээ. За ягаад тэгэхээр скейтбордоор гулгана гэдэг чинь угаасаа жоохон осолтой шүү дээ, тий. Унаад бэртчихэж болно. Тийм учраас эцэг эхчүүд ер нь аль болохоор гулгуулахгүй гэдэг гулгууллаа гэхэд одоо ингээл малгай толгойг нөмсгөх ч юм уу ингээл маш их хамгаалтын хавгтай хамгаалдаг шүү дээ, тий. За гэхдээ ингээ хамгаалж байгаа зөв ч гэсэн номын зохиолч болохоор гулгаж яахад нь битгий саад бол зөвөр гулгуул гэж яагаад хэлж байгаа вэ гэхээр хүн өөрөө бэртэж гэмтээд ч юм уу, тий. Өөрөө энэ амьдралын хатуу хөтөтэй уулзчиж ингэж нүүр тулснараа би яг цаашдаа яаж амьдрах вэ гэдгээ арга техник стратеги боловсруулж олдог учраас хүүхдүүд бол жоохон эсэлттэй зүйл хийхэд нь тэгэж зүгээр орхих хэрэгтэй гэсэн байлээ. За 12 дугаар дүрм нь айгүй хөөрхөн. Гудамжинд муур тааралдвал илж эрхлүүлж бай. За номыг ингээ яг бүхэлд нь уншихад бол номын зохиолч бол энэ амьдрал бол жоохон зовлонтой, хэцүү гэдэг зүйлийг аюу хэлсэн байгаа хгүй. Өмнө самуунтай яаж амьдрах нь утга нь ойлгогдохгүй, амьдрал бол зовлон гэдээ аюу хэлсэн. Тэгсэн хэрний 12 дугаар дүрм дээр болохоор тэгтэл энэ хорвоо ертөнц залуу сайхан газар штэ, тий. Аз жаргалтай сайхан газар учраас одоо жижигхэн тийм муур одоо гудамжинд нэг мууртаа таарлцсан ч гэсэн, тий. Нохооч байна уу? Ямар нэгэн тийм жижигхэн зүйлтэй таарлцсан ч гэсэн тэрний сайхныг нь мэдрэх хэрэгтэй. Ер нь бол амьдралын жижигхэн сайхан зүйлсүүдийг байнга мэдэрч явах хэрэгтэй. Энэ бол амьдралын 12 дугаар дүрм. За өнөөдрийн бичлэг дээр Jordan Peterson-ы бичсэн амьдралын 12 дүрмийг танилцууллаа. Тэгээд маш их тархины булчин ажилуулсан, одоо маш гүнзгий агуулгатай ном байсан учраас одоо тархиныхаа булчин ажилуулахыг хүссэн тийм одоо зүгээр л нэг өглөө 6 цагт босоод цайгаа угаараа гэсэн тийм нэг энгийн хувийн хөгжлийн номоос илүү гүнзгий зүйлийг уншиж бодож бясалгахыг хүссэн хүмүүс сайхан бол энэ номыг заавал уншиж үзээрэй гэж санал болгомоор байна. Миний хувьд бол маш их бодогдуулсан. Энэ номыг бол 3-7 хоног үргэлжлүүл уншсан. Яагаад тэгэхээр нэг агуулгыг ойлгох тулд маш их бодох шаардлагатай байсан учраас нэлээх бодож удаан уншсан байгаа. Тэгэхээр бас нэлээд бодож тархиа ачааллуулж тархиныхаа булчин ажилуулахыг хүсэж байгаа хүн байх юм бол энэ номыг заавал уншиж үзээрэй гэж санал болгомоор байна. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя баяр та.